4-р ангийн монгол хэл баттгал хичээл. Өнөөдрийн хичээлийн маань зорилго бол эхийг уншиж ойлгон хэл зүйн дүрмээ давтлах хичээл байна. За тус. Өвгөн тэр өдөр мөн л айлуудаас сүүгээ авахар хуучин муу машинаараа тосгон руу явж байлаа. Насаараа энэ машинаараа тосгоны айлуудаас сүү авч зарж амжиргаагаа залгуулжээ. Ингээд явж байтал замын хажууд зогссон тансаг машины жолооч гар өргөн өвгөнөөс хамгийн ойр байгаа шатгуун түгэх газар руу машиныг нь чирээд өгөхгүй юу гэж гуйв. Өвгөн зөвшөөрч тансаг сайхан машиныг өөрийн муу машинаараа чирсээр шатгуун түгээгэрийн газар хүргэж өгчээ. Баян ир халааснасаа хамгийн том мөнгөн дэвсгэрт гарган өвгөнд саргахад өвгөн "Хэрэггүй хүү минь. Зовсон хүнд тусалсны хариу мөнгө биш шүү дээ" гэд авсангүй. Энэ явдлаас хойш хэдэн жилийн дараа өвгөний муу машин бүр асхаа байжээ. Өвгөний амьдрал дороо л доройтж эхлэв. Нэг өдөр тэднийд нэг хүн захидал авчирч өгчээ. Захиаг уншихад ингэж бичсэн байлаа. "Таныг нилээд хүнд амьдралтай байгааг сонслоо. Тийм ээ, зовсон цагт нь хүндээ туслах ёстой. Энэ хамгийн сүүлийн загварын машин одоо таних" гэд дор нь Генри Форд гэж нэрээ татлагчээ. Өвгөний нүдэнд нулимс бөмбөрч эхлэв. "Тийм ээ, энэ бол машиныг нь шатгуун түгээгэрийн газар хүргэж өгөөд хариуд нь мөнгийг нь аваагүй хүн буюу одоо дэлхийн хамгийн шилдэг машинуудын нэг болох Форд машины эзэн байсан." Ихээ ойлгоогүй бол дахин сонсож болно. Хэрв ойлгосон бол одоо энэ ихээс мэдэхгүй үг юу байна, ойлгохгүй үг юу байгаагаа тодруулаад түүнийг тол бичих ашиглан тайлбарлана. За багш нь та нарыг мэдэхгүй байж магадгүй гэсэн үднээс хоёр үгийг сонгон авч тол бичих ашиглан тайлбарласан байгаа. За тосхон гэж гарч байгаа энэ бол багахан суурин газрыг хэлж байгаа. За Ford гэдэг бол дэлхийн эхний тавд чигдэг машин үйлдвэрлэдэг компани байгаа юм. За эхийн агуулгыг тодруулахын тулд дараах асуултуудад бүгдээрээ хариулъя. Нэгдүгээрт хэрв өвгөний оронд чи байсан бол яах байсан бэ? Тэр хүнд туслах байсан уу? Тэр хүний одоо өгч байгаа мөнгийг авах байсан болов уу? Үүнийг өөрийнхөө аль болох бүтэн өгүүлбэрээр хариулахыг хичээгээрэй. Өөрийн үгээр, өөрийн бодлоор хэрв чи байсан бол яах байсан бол гэсэн үгдээс. За хоёрдугаарт өвгөн шатгуун түгээгэрийн газарт өгсөн мөнгийг нь авсан бол юу болох байсан бол? Өвгөн тэр мөнгөөр юу хийх байсан бол? Дараа дахиад тийм одоо сайхан үйл явдал тохиолдох байсан болов уу? Мөн өөрийнхөө бодлоор бас бүтэн өгүүлбэрээр хариулахыг хичээгээрэй. Гуравдугаарт өвгөн цагтлаа бариад уйлж байсан. Тэд одоо өвгөнд юу бодогдож байгаа бол? Яг өөр шиг нэм хэцүү үед, яг өөр шиг нэм хэцүү зүйл тохиолдсон хүнийг олж тусалж чадсандаа баярлж байгаа болов? Өөрөөрөө үнэхээр бахархаж байгаа болов? Чи юу гэж бодож байна? Өвгөн одоо яаж байгаа бол гэдгийг бас бүтэн өгүүлбэрээр. За хамгийн том мөнгөн дэвсгэрт гэдгийг чи юу гэж ойлгож байна? Тэг өөрийн бодлоо бас өөрийн ойлголтоороо тайлбарлаад хариулаарай. Бүтэн өгүүлбэрээр. За бид нар сонссон ихийнхээ сэдвийг тодорхойлдог тийм ээ. Хөрсөг зангийн тухай юм уу, анд нөхдийн тухай юм уу гэд. За энэ сэдвийг тодорхойлохдоо зохиолд юуны тухай өгүүлсэн болон ямар чухал асуудал байгаа талаар бодно тийм үү? Энэ зохиолд юу өгүүллээ? Ямар чухал асуудал байлаа? За багш нь энэ зохиолыг уншаад хүнд хэцүү цагт нь хүнд тусалж байгаа тул одоо энэ зохиолыг тийм тусч зангийн тухай гэж өөрийн бодлоор дүгнж байгаа юм. Яагаад гэвэл энэ зохиол зовсон хүнд тусалсны хариу мөнгө биш гэж гарч байгаа тийм үү? Одоо ямар нэг ажил хөдөлмөр биш. Энэ бол зүгээр л
үнэхээр туслыг гэсэн тийм чин сэтгэл, хүний чин сэтгэл гарч байгаа гэсэн үднээс одоо хүнд туслана гэдэг хамгийн сайхан зүйл юм аа гэж үзэж байгаа ийм зүйл гарч байгаа учраас энийг багш нь тусч зангийн тухай гэж авч үзэж байгаа. Чи өөрөө юу гэж бодож байна? Одоо чи эндээс бас яг зохиолоос иш татаад өөрийн үзэл бодлоо баталж чадах юм бол бас яг ингэж бичиж болно тийм ээ. Би ингэж бодож байна. Яагаад гэвэл зохиолд ингэж гарсан учраас энийг нь өөрөөр хэлбэл ийм зүйл учраас ингэж болно гэд бас өөрийн санаа бодлороо хэлж бичиж болно. За одоо зохиолын бүтцийг бид нар үзсэн байгаа. Энэ зохиолын эхлэл хэсэгт юу гарсан тухай буцаагаад эргээд бодно тийм үү? За багш нь болохоор өөрийнхөө амьдралыг залгуулж амьдардаг өвгний тухай гарч ийн гэх. Ус цөөгөөд амьдралаа залгуулдаг өвгний тухай гарч яана гэж багш нь дүгнсэн байгаа. Гол хэсэгт нь болохоор тусламж хэрэгтэй хүнд хэрхэн тусалсан болон өвгний тусалсан хариуг яаж барьж байгаа тухай гарч яана гэж багш нь дүгнсэн. Мөн төгсгөл хэсэгт нь аягны хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг шиг хариу тус заавал эргэж ирдэг юм аа гэдэг тухай өгүүлсэн байна гэж багш нь дүгнсэн. Чи мөн бас зохиолын одоо бүтцийг өөрөөр бас төсөөлж иж болно тийм ээ. За одоо бид нар 4-р ангидаа үтсэн хилзүүн дүр эргээд тавтах юм бол тавтъя. За машинаараа, амжиргаагаараа, хуучин, уншихад гэдэг үгсийн балархаа хэрхийг бүгдээрээ ажиглая. За энэ ямар дүрмтэй үг байгаа юм бол энэ дүрм ижил нэг дүрмтэй гэвэл тэр нь ямар дүрм байгаа юм болоо. За нэг ажиглаад сайн анхаарад хараа. Дөрүлээ эрүүг байна. Энэ үгэнд яг ижилхэн нэг балархаа гэх шиг. За бидний үдсэн үгийн донд орсон жичээш ярд их шиг авах шаардлага гарвал и бичнэ гэдэг дүрм байх нэ. Бид үдсэн тийм үү? За машин, амжиргаа, хуучин, уншихад гэдэг үгийн дунд машинаараа гэдэг үгэнд бол одоо и балархаа их шиг маань энийг их шигжүүлэх үүргээр орсон байгаа тийм үү? Гэх мэтлэнгээр энэ дүрмүүд маань их шиг бичих шаардлага гарсан учраас жичээшийн дараа их шиг бичих шаардлага гарвал и бичигнэ гэдэг дүрмээр бичигдэжээ. За дараагийн үгийг ажиглая. За одоо багш нь хоёр үгийг нь ногоон, хоёр үгийг нь хөх өнгөр биччихсэн байна. Хоёр өөр өнгөтэй байна тийм ээ. За бүгдээрээ яагаад энэ хоёр нь хуучин машин гэдэг хоёр үг ямар ижилхэн дүрмтэй юм бол нулимс захидал гэдэг хоёр үг. Ингээд харахаар дөрүүлээ ийтэй байгаа биз? Дөрвөг маань дөрүүлээ ийтэй. За тэгвэл энэ дөрвөн үгийн маань хойно бичигдсэн хоёр үг буюу нулимс захидал гэдэг үгэнд орсон хоёр балархаа их шиг ийм маань зөөлрүүлэх үүргээр оржээ. Бид нар балархаа гişгийн зөөлрүүлэх болон ялгах үүргийг үздсэн тийм үү? Балархаа гişгийн 3 үүргийн гурвуулангийн үздсэнээр зөөлрүүлэх, ялгах хоёрыг голчилж үздсэн. За тэгвэл эр үгэнд байгаа и гişиг маань зөөлрүүлэх үүргээр оржээ. За одоо өвгөнд захидал ирсэн. За захидлаа эргүүлээд санана. Захидал маань 3 бүтцтэй. Эхлэл, гол, төгсгөл хэсэгтэй. За энд одоо яг зохиол дунд оруулахдаа болохоор зөвхөн гол хэсгийг нь оруулчихсан байгаа биз? За тэгвэл одоо энэ биднэрт өвгөнд ирсэн энэ захидлыг урилга болгож бичье. За энэ үйл ажиллагааг бол та нар дэвтэр дээрээ хийнэ. За урилгынхаа бүтцийг санана тийм ээ. Урилгач нь хэнийг урьж байгаа? Юунд урьж байгаа? Хаана хизээ урьж байгаа юм? Мөн хинээс урилга очисан? Хэн ураад байгаа юм гэдэг зүйлийг
зайлшгүй оруулдаг. За тэгвэл аль болох хүндэтгэлийн үг хэрэглээд мөн яг залгахдаа хатуу зөөлний тэмдгээ жирэглээд бичнэ. За өнөөдөр бидний бидний гүйцэтгэх хичээл маань энэ байх нэ. За идэвхтэй оролцсон сурагч та нартай баярлалаа.